Топик гэж юу вэ? Солонгос хэлний мэдлийн түвшин тогтоох шалгалтыг Test of Proficiency in Korean буюу TOPIK гэж нэрлэдэг байгаа. Солонгосоор 한국어 능력 시험. За тэгэхээр солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг энэхүү бичлэг дээрээ цаашид TOPIK гэж нэрлээд явна. За TOPIK-ийн шалгалтын тухай хамтдаа сонирхоод үзцгээе. Энэхүү шалгалтын зорилго нь нэгдүгээрт солонгос хэлийг хоёр дахь хэлээр сурч буй хэлийн чандад оршин суудаг солонгос хүн болон гадаад иргэдийн солонгос хэлний сургалтын чиглэлийг тодорхойлох. Солонгос хэлийг дэлгэрүүлэх зорилготой байдаг. Хоёрдугаарт солонгос хэлний мэдлэг, ур чадварт үнэлгээ өгч солонгосын ихтэй сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэхэд шалгалтын үр дүнг ашигладаг. TOPIK-ийн шалгалтыг хэн өгч болох вэ? Солонгос хэл сурч байгаа солонгосын ихтэй сургуульд элсхийг хүсэгч, солонгосын аж ахуйн нэгж, албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэгч, солонгос хэлийг хоёр дахь хэлээр сурч буй хэлийн чандад оршин суудаг солонгос хүн болон гадаад иргэд, гадаадын сургуульд суралцаж байгаа эсвэл төгссөн хэлийн чандад оршин суугч солонгос хүн. Үүн дээр хэлийн чандад оршин суудаг гэдэг маань солонгосоос гадна оршин суухыг хэлж байгаа. За мөн солонгос хэл дөнгөж сурч эхэлсэн ч байж болно, солонгос хэл сураад олон жил болсон ч байж болно. Нас хүйс боловсрал харгалзахгүйгээр солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт буюу TOPIK-ийг өгч болно. Солонгос иргэншилтэй солонгос хүн байсан ч энэхүү шалгалтыг өгөх боломжтой. TOPIK-ийн шалгалтыг эрхлэн явуулдаг байгууллага нь Солонгосын боловсролын яамны харьяа үндэсний олон улсын боловсролын хүрээлэн юм аа. Солонгос улсад 1997 оноос хойш TOPIK-ийн шалгалтыг зохион байгуулж эхэлсэн. Яг өнөөдөр бол 2024 оны 5 сарын 16-ны өдөр тэгвэл яг өнөөдрөөс 4 хоногийн өмнө буюу 5 сарын 12-нд 94 дахь удаагийн TOPIK-ийн шалгалт болж өнгөрсөн байгаа. Монгол улсад бол 2002 оноос хойш TOPIK-ийн шалгалтыг авч эхэлсэн байгаа. Бусад улс орнуудын хувьд ч гэсэн яг шалгалт авч эхэлсэн онууд өөр байгаа шүү. TOPIK-ийн шалгалтын хүчинтэй хугацаа нь шалгалтын оноо зарлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй. За жишээлбэл өнөөдөр 5 сарын 16-ны өдөр TOPIK-ийн шалгалтын оноо зарлагдлаа гэж үзвэл яг одоогоос 2 жилийн дараа шалгалтын маань хугацаа дууснаа гэж ойлгох хэрэгтэй. TOPIK-ийн шалгалтын оноог юунд зориулж бид нар энэхүү шалгалтыг өгдөг вэ? Тэ өгөх боломжтой вэ гэвэл Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах. За гадаад иргэн байвал гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн солонгос хүн Солонгост ихтэй сургуульд элсэн суралцах. Солонгосын аж ахуйн нэгжид ажилд орох, ажил эрхлэгчийн виз авахд энэхүү оноо маань хэрэгтэй болох нь. За мөн Солонгост зорчих болон солонгос иргэнтэй гэрэлсэн хүн виз авахд, гадаадын иргэн солонгос хэлний багшлах эрхийн шалгалт өгөхөд, солонгост байнгын оршин суух эрх авах болон бусад зориулалтаар ашиглаж болно. Шалгалтын шатлал түвшингийн хувьд TOPIK 1 буюу анхан шат, TOPIK 2 буюу дунд болон агсан шат гэж хуваагддаг. Түвшингийн хувьд 1-6 түвшинтэй анхан, дунд, агсан түвшин гэж хуваагдаж байгаа. За TOPIK 1 дотроо 1-р түвшин, 2-р түвшин гэж ороод 1-р түвшин нь 80-аас дээш оноо авч байж TOPIK 1-ийн 1-р түвшинд тэнцэнэ. За 140-өөс дээш оноо авсан тохиолдолд TOPIK 1-ийнхаа 2-р түвшинд тэнцэнэ гэж үзнэ. За магадгүй TOPIK 1 шалгалтыг өгөөд 80-аас доош оноо авчих юм бол
Энэ маань тэмцээгүй гэсэн бичгтээ гарч ирнэ. За топик 2 дээр бол 3-аас 6 дугаар түвшин буюу 4 түвшин хамт явж байгаа. За топик 2-ын 3 дугаар түвшин бол 120 онооноос дээш авч байж 3 дугаар түвшиндээ тэмцэнэ. За мэдээж 120-оос доош оноо авчих юм бол топик 2-т тэмцэхгүй болно. За топик 2-ын 4 дугаар түвшин 150 онооноос дээш, 5 дугаар түвшин 190 онооноос дээш, 6 дугаар түвшин 230 онооноос дээш авсан тохиолдолд тус тусын түвшиндээ тэмцэнэ. За шалгалтын бүтэц агуулга хугацааны хувьд харцгаая. Топик 1-ийн хувьд сонсох 40 минут, за унших 60 минут байдаг бахан. За топик 2-ын хувьд сонсох 60 минут, бичих 50 минут. За унших 70 минут гэсэн хугацаатайгаар шалгалт авдаг. За тэгвэл топик 1-ийн хувьд асуултын тоо оноо нь хэрхэн явагддаг вэ? За топик 1-ийн сонсох нь 30 асуулттай, энэ нь 100 оноо болно. За унших нь 40 асуулттай, бас 100 оноо гэж ороод нийт 200 онооноос оноо нь бодогддгоо гэсэн үг. За топик 2-ын хувьд сонсох нь 50 асуулттай. За бичих нь 4 асуулттай, унших нь 50 асуулттай. За тэгэхээр энэ гурван маань тус 100 оноо гэж аваад нийт 300 онооноос оноо маань бодогддгоо. Топик шалгалтын бүтэц асуултын хэлбэр нь ямар байдаг вэ гэвэл унших болон сонсох хэсэг нь 4 хариултаа сонгох байдаг. За тэгвэл бичих даалгавар нь өгүүлбэрийн дутууг гүйцээж бичих. За мөн зохион бичлэг. Дунд түвшин нь 200-аас 300 үе бүхий тайлбарласан агуулгатай бичвэр бичдэг. За энэ 200-аас 300 үе бүхий бичвэр маань ихэнхдээ графикийг хараад бичих байдаг. За дээд түвшин нь 600-аас 700 үе бүхий асуудал дэвшүүлсэн бичвэр бичих байдаг бахнэ. За бичих ур чадварын үнэлгээний хэмжүүр нь яг юу байдаг вэ гэвэл 51-р дасгал, 52-р дасгал дээр харъя. За ерөнхий хэмжүүр нь бол агуулга зорилгоо хэр биелүүлсэн болон хэрэглээгээ хэр гаргасан бэ. Үнэлгээний хэмжүүр нь сэдв, агуулгын нийцэл болон үгээ зөв хэрэглэсэн байдал, хэлцүүрийн алдаа гаргасан эсэх байдаг бахнэ. 53, 54 дахь дасгалын үнэлгээний хэмжүүр нь юу вэ? За ерөнхий хэмжүүр нь бол агуулга зорилгоо хэр биелүүлсэн болон агуулгын өрнөл хэр байгаагаас шалтгаалдаг. За үнэлгээний хэмжүүр нь энэхүү дасгалуудын маань өгсөн даалгаврыг хэр биелүүлсэн, сэдвийн дагуу бичсэн эсэх, агуулгыг хэр баяжуулан олон янз байдлаар илэрхийлсэн эсгээс шалтгаалдаг. За мөн тодорхой бүтэцтэй эсэх, агуулгын дагал мөрөөр ангилсан эсэх, за тэмдэг тэмдэглэгээгээ зөв ашигласан эсэх, утга агуулгын уялдаа холбоо нь хэр сайн гарч ирснээс үнэлгээ нь шалтгаалдаг байна. За мөн хэлний хэрэглээний хувьд үг хэлцүүн холбоосыг хэр зүй зохистой ашигласан эсэх, утгыг хэр баяжуулж олон янзын илэрхийлэл ашигласан болон зөв бичих дүрмийн мэдлэг. За үүнд бол бичгийн хэл, ярианы хэл, хүндэтгэлийн болон хүндэтгэлийн бус хэлбэрийн тухай мэдлэг нь 53, 54 дахь дасгалуудыг бичиж байх явцад бол гараад ирдэг гэж ойлгож байна. Монгол улсад 2024 онд Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт буюу одоо топикийн шалгалтын тов 4 удаа авагдахаар одоо гарсан байгаа. За мэдээж Монгол улсад төдийгүй бусад улсад давагдашгүй хүчин зүйлээр шалтгаалan шалгалтын товд өөрчлөлт орж болзошгүй. За энэ нь бол жишээлбэл коронавигийн үед
топикийн шалгалт авах байсан бол хойшилсан гэдгээс ахуулаад давагдашгүй хүчин зүйлс бас байж болзошгүй гэдгийг сануулж байна. За шалгалтын төлбөрийн хувьд Монгол улсад топик 1 шалгалт маань 50,000 төгрөг, топик 2 шалгалт маань 70,000 төгрөг байгаа. За Солонгост бол топик 1 нь 40,000 вон, топик 2 нь 55,000 вонны төлбөртэй байдаг бахнэ. За энэ тоо бол 2024 оны байдлаа шүү. За ингээд топикийн шалгалтын тухай багахан мэдлэгтэй болсон байхаа гэж бодож байна. За та бүхэндээ баярлалаа. YouTube сувгийн маань subscribe хийгээд энэхүү бичлэг маань таалагдсан бол лайк, за илүү их таалагдсан бол шеэр хийгээд бусаддаа үзүүлээрэй. Баярлалаа.